Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давос баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минингийн талуураатай та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За та мэдхүү нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop зориотой Well Bishop-цыг маань хамтран ажиллаж байна. За мөн ондоод бүртгүүл шинэ хэрэглэгч болоод 66 ГБ дата өмнө төлбөрг авах боломжтой оройтой ондоо хамтран ажиллаж байна. За та мэдхүү нэвтрүүлэг энэ 7 хоногт бүгдээрээ 137 асуултанд хариулсан байна. 5 дахь өдөр уламжлал ёсоор шалгалт авна. За энэ одоо дөрмийг би танилцуулъя. Шалгалт аваад 5 асуултанд энэ 7 хоногт асуугдсан 5 асуултанд хариулна. За ингээд хариулах юм бол нэг хүнд асуултанд хариулна. За хариулж чадах юм бол өргөжлүүлээд энэ 7 хоногийн 5 гэж асуултанд хэдл бол хэдэн асуулт хариулаад явах боломжтойгоор явдаг. За өнөөдөр 3 азтанд шалгаруулна. За гайхалтай балетийн тоглолт, за мөн ном, за номны эзэнтэй шууд уулзах эрх гэх мэт одоо азтнуудыг тодруулна, ялагчдыг тодруулна. За эхний 26 цаг 25 минут хүртэлх азныг эхний одоо азнаа шалгаруулад ялагчаа тодруулад, за дараа нь 36. За тэгээд нэвтрүүлэг дуусах үед дараа ингээд 3 хуваагаад энэ 3 одоо хуваасан хугацаанд дотор хамгийн олон асуултанд хариулсан ялагч болно. За нэвтрүүлгийн утас 77 77 38 83 77 77 88 30 энэ утсаар холбогдоод та өнөөдөр шалгалтаа өгөөрэй. За харин орж ирэнгүүтээ шууд нэрээ хэлээрэй. Хамгийн гол нь ойр орчмын дуутай байх, шууд утсаар ярих дээр сайн анхаараарай. Эхний сонсогч бүгдээ авцгаая. Байна уу? Байна. Инх бол байна уу? За инх бол өглөөний мэндэ сайхан амарсан уу? Оо сайхан амарлаа. За инх бол энэ 7 хоногийн дугаараа хэр үзв? За зарим нь үлээг хэдгээр 3 дахь жилийн бас чадаагүй шүү. За ийм асуулт байна. Гиппократ хүмүүсийн темпераментыг хэдэн төрөлд ангилж болно гэж үзсэн бэ гэсэн байна. Цаг явсан. Темперамент оо сонсоогүй юм байна. За темперамент нөгөө меланхолик, сангвиник тэгэлгүй яах вэ? Мөн байна. Ямар юм бэлээ тэгдэг. За би тав гэж хэлчих дөө. 5. За биш юм байна. Холбогдсон байлаа. Баярлаа. За зөв нь бол 4 темпераментд ангилдаг гэсэн байна. Байна уу? Өглөөний мэнд харин бол байна. Өглөөний мэнд харин бол хоол дуун жоохон цаашаа сонсогдож байна. Чанга ирээрээ. За ийм асуулт байна. Инээнтгийн амьтан Коко аль тэмд амьдардаг вэ? Цаг яс. Австрал төвд байдаг юм байна. Испани улсын нийслэл юу вэ? Мадрид. Умард Америкийн хамгийн урт хол юу вэ? Миссисипи. Марокко улсын нийслэл юу вэ? Рабат юм байна. За 5 дахь асуулт. Ямар нэгэн зүйлд урд нь болж байсан мэт санагдах мэдрэмжийг илэрхийлдэг Франц үгийг юу гэдэг вэ? Déjà vu. За эхний хүнд асуулт. Ийм асуулт байна. Дач Гаяна гэж ямар улсыг нэрлэж байсан бэ? Цаг явс. Одоогийн. Одоогийн үү? Тийм. Голланд Гаяна гэсэн үг. Одоогийн Өмнөд Америкийн болсон. Өмнөд Америкийн цаг дууссан байна. 3 2 Гаяна улсыг биш юм байна. За манай харин бол 15 асуултанд хариуллаа. Одоогийн байдлаар хамгийн олон асуултанд хариулсан байна. За. Дараагийн сонсогч 91 байна уу? Өглөөний мэндэ. За энтэй холбогдсон байна. Сүхэ. За сүхэ. Караоке нь аль улсаас гаралтай үг вэ? Цаг явсан. Караоке. Тэ. Орс биш юм байна. Зөв хариулт нь Япон юм байна. Японоос гаралтай үг юм байна. За холбогдсон баярлалаа. 8886 байна уу? Хашаа. Өглөөний мэндэ. Таг 2 гэж ямар юуны брэнд вэ гэсэн байна. Цаг явсан. Таг 2. Тийм, Tag Heuer. Цагны брэнд. Цагны брэнд юм байна. Дараагийн асуулт. Коммунист тунхаг аль улсад нийтлэгдсэн бэ? Коммунист тунхаг аль улсад нийтлэгдсэн бэ? Цаг явсан. Хөлбөр байхгүй тань дээр шээ. Хөлбөр байхгүй. Шалгалтын дээр бол хөлбөр өгдөггүй. Англи юм болов. Англи биш, Герман юм байна. За Герман коммунист тунхаг хэвлэгдэж байжээ. За дараагийн сонсогч 9688 байна уу? Өглөөний мэнд сэлб байна. Өглөөний мэндэ. Монголд тосон сэнгэл нэртэй сум хэд байд юм болоо? 2. 2 байд юм байна.
Мари Кондо гэж ямар мэрэгжлийн хүн бэ? Мари Кондо. Мари Кондо. Мм. Нөгөө нэг аштайхан цэвэр хүн бай, эмх зэгцтэй байгаад сургуулдаг хүн. Эмх зэгцийн коуч те. За. Дараагийн хавч хідэн мөчтэй юм болоо. 4 үйл 2 гар. Жишээ 8 үйл 2 гар гэдэг л 10 мөчтэй. 10 мөчтэй мэн яг зөв. Энтхэгийн группид дээр хиний дүрс байдаг бай. Ганди. Ганди гэдэг үйлчлүүлэгч зочдоо бүжиг дуу болон цайны ёслол яриг хөөрөөгөөр зугаацуулдаг Японы уламжлалт жүжигчдийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Нөө кино хийгээд идэг нөө гэшээ юу? Гейша. За эхний даан дээр тулж ирлээ. Дач Гаяна гэж ямар улсыг нэрлэж байсан бэ? За Голланд. Дач Гаяна. Тийм. Суринам. Суринам улсыг Дач Гаяна гэдэг юм байна. За дараагийн даваан дээр хурж ирлээ. Дэлхийн 2 дугаар дайнд нацист Герман Европын ямар улсыг нефтийн нөөц хангахын тулд эзэлж байсан бэ? 41 онд. Дракулагийн нут гэж. Румын улсыг эзэлж байсан юм байна. Хамгийн сүүлчийн Оросоос гарсан үнэмлэхгүй шатрын авраг хэн бэ? Дэлхийн авраг. Крамник байсан. Дараагийнх Срирача гэж ямар төрлийн амтлагч вэ? Халуун ногоо. За зохиомлоор үнийг хөөргөж байгаад гинт зарж ашиг олохыг юу гэдэг вэ? Памп гэдэг. Cassius Clay гэж ямар алдартай боксчныг хилдэг вэ? Али. Мухаммед Али дараагийн таван дээр тулж ирлээ. За маш сонирхолтой. Нийтдээ одоо ингээд 11 асуултанд хариулсан байна те. 1921 онд 4-р сарын 20-оос 10-р сарын 20 хүртэл 6 сарын хугацаатай Богд хааны зарилгаар хэвлүүлсэн 10, 25, 50, 100-ийн тэсгэртийг юу гэдэг вэ? Цаг явсан. Нэг $100 нэг шийдтэй. За 6хан сар худалдаанд байсан юм дэвсгэртүүд байдаг юм байна. Би энийг зөвөр бод дамжихгүй $100 гэж унаа. За $100 биш юм байна. Холбогдсон баярлалаа. Гэтэ 11 асуултанд хариуллаа. Одоогоор бол хамгийн олон асуултанд хариуллаа те. За та бүхэн нэг хүн авчаад өргөжлүүлээ. Өглөөний мэндэ 88-д хинтээ холбогдсон бай. Гана. Зягана хууль бусаар бараа хил давуулах гэмт хэргийг юу гэж нэрлэдэг вэ? Хууль бусаар бараа хил давуулах гэмт хэрэг юу гэж нэрлэдэг вэ? Цаг туссан байна. 3 2 контрабанд гэдэг байх уу? Дараагийн асуулт дугуй цэнхэр дээр цагаан сумаар зүгчийг харуулсан замын хөдөлгөөний тэмдэг нь ямар төрлийн тэмдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Дугуй цэнхэр дээр цагаанаар зүгчийг харуулсан тэмдэг нь ямар төрлийн тэмдэг вэ? Анхааруулах тэмдэг биш, заах тэмдэг юм байна. За холбогдсон баярлалаа. За би хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос өрөөтэй Well Bishop цэг юм хамтран ажиллаж байна. За тэгэхээр Wellness бол эрүүл амьдрал, сайхан амьдрал гэсэн утгатай юм үг. За энэ эрүүл болон сайхан амьдралыг та Well Bishop цэг юмээс авах боломжтой ажээ. Тэгэхээр Well Bishop цэг юм нь Wellness одоо буюу гоо сайхан эрүүл мэнд, сайхан арьстай байх, өөртөө анхаарах энэ төрлийн дэлхийн хамгийн супер брэндүүдийг аль бис нэрхтэйгээр оруулж ирж хамгийн хямдар худалдаалдаг юм газар та. Тэгэхээр та шууд энэ Well Bishop цэгийн сайтаас нь эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болж байгаа юм. За тухайлбал Vela, Londa гэж байдаг. За Nike-ийн гээд эдгээр брэндүүдийг та орж авах боломжтой. За Well Bishop нь мөн одоо Guard Pro-г зардаг. Гэх мэт хүн өөртөө анхаарах, орчин цагт анхаармаар байгаа бүхэл одоо брэнд, гайхалтай брэндүүдийг бас авах боломжтой. Тийм тул одоо өөртөө цаг гаргамаар, өөртөө анхаармаар байвал заавал Well Bishop цэгийн лүү орж үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр чанартай урт хугацаанд туршигдсан аль биесний эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд, эдгээр бүтээгдэхүүнүүд, найр сарчилгааны бүтээгдэхүүнүүд бас орж байгаа. Хамгийн гол нь хүссэн газараа хөрвүүлэн авах боломжтой. Тэр манай бүтээгдэхүүний чанарыг мэддэг олон хэрэглэгч байдаг. Мөн хаанаас ч хизээч захиалан найдвартай хөрвүүлэн авах боломжтой байдаг нь бидний том давуу тал гэсэн байна. За тэгэхээр утасны дугаар нь бол 7711 юм байна. 7711 71. Веб хаяг нь бол би дахиад хэлье. Well Bishop цэг юм байна.
гэсэн веб хаяг байгаа. Та эдгээр рүү ороод худалдаагаа хийгээрэй. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well-Be Shop-оос ураатай. Well-Be Shop цэгийн маань хамтран ажиллаа баярлаа. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаана. За ингээд 2 сонсогч аваад ер нь таслаад ялагчаа тодруулал одоогийн байдлаар сэлб тэргүүлж байна. 11 асуултанд хариулсан байна уу? Өглөөний минь тоолцсон. Өглөөний мэндэ. За Японы түүхий загсны махтай цуунд боловсруулсан цагаан будааг юу гэдэг вэ гэсэн байна. За Суши. Суши гэдэг. За Шекспирийн Гамлет жүжиг одоогийн ямар улсад өрнөдөг вэ? Гамлет. За Гамлет чинь одоо хаан ширийн нөлөөл тэмцээд байдаг тийм. Дайн улсад юм байна. Яг зөв. Дараагийн асуулт 2008 онд Бээжингийн Олимпиад төвшин баяр өрсөлдөгчөө ямар оноогоор ялсан бэ? Цаг явсан. Нарийн хэлэн сайн бодож байгаа хэлээрээ цаг бол байгаа. 2 базарын 1 юко. 2 базарын 1 юко ш. 1 базарын 2 юко юм байна. Зүрчлөө холбогдсон баярлаа. Баярлалаа. Өдрөг сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За сүүлчийн сонсогч аваад тэгээд ялагчаа тодруулна 99 35 46. Эхний хагасын 3 дахь хагасын сүүлчийн юу. Сонсогч байна уу? Баярлалаа оюутан. Өглөөний мэндэ. За зүрхэн эможиг бичихийн тулд хэдийн тоо танд хэрэг болох вэ? 3 тоо. 3-ын тоо хэрэг болно. За цасан ширхэг бараг үргэлж хэдэн талтай байдаг вэ? За 6 талтай юу гэх? За сайн. 6 талтай. 6 талтай байдаг юм байна. Жудогоор цэвэр ялахыг юу гэж нэрлэдэг вэ? Иппон гэдэг. Исламын шашны гол судрыг юу гэдэг вэ? Коран гэдэг. Коуслов салаатын үндсэн орц нь юу вэ? Байцаа салат. Кэф салат шүү дээ, тий. Байцаа гэдэг юм байна. За эхний даваа 1921 онд 4-р сарын 20-ноос 10-р сарын 20 хүртэл 6 сарын хугацаатай Богд хааны зэрлэгээр хэвлүүлсэн 10, 25, 50-т 100-ын дэсгэртийг юу гэдэг вэ? Цаг гэсэн. Юу гэдэг вэ? Түрүүний хүн $500 гэдэг унсан. Нэг юу? За энэ зүгээр доллар молор төгрөг гэсэн утгатай үгүй эсвэл зүгээр өөр хүний нэртэй үгүй. За хүний нэрч биш. Нэг нь нэрээр нэрлэдэг байсан юм байна. За бас доллар гэж бас хэлж болно. 3. За тэгвэл доллар гэж хэлдэг. За биш юм байна. Энэ онцгой өөрөөр нэрлэдэг ийм одоо нэртэй юм биш үү? Холбогдсон баярлаа. За баярлалаа. За одоо ихний байдлаар тэгэхээр Сэлб ах маань 11 асуултанд амжилттай хариулснаар Nomadic Ballet Production-ы хаврын ээлж дуран бүтээл Grandeur Gala концертын маргаашийн 100,000 төгрөгийн хос билетийг инхүү хожиж гин. За Сэлб ах маань холбогдоод ялалтаа бэлгээ аваарай. За дараагийн одоо бэлэг бол эрүүл аав, өвчтөе аав гэсэн ийм шеф эрдэнэ гэдэг энэ хүний гаргасан ийм ном байгаа. За тэгэхээр эрүүл амьдралын цогц хөтөч буюу орчин үеийн судалгаанд суурилсан ийм номыг монгол хүн гаргажээ. Тэгэд энэ одоо зохиогч нь бол монгол хүн өөрийн биеэр очиж гарын үсгтэйгээ энэ номоо өгнө. Өөрийн биеэр хүргэж өгнө. За хүргэж өгөхдөө бас энэ номтой холбоотой эрүүл амьдралын асуудалтай холбоотой асуултыг өөр асууж тодруулах бас боломжтой болох нэ. Эхний сонсогч Ир Тэгс байна уу? Өглөөний минь цаахан наркон. Өглөөний мэндэ. За сайхан амарсан. Ийм асуулт байна. Охин болон хилэнцгийн дунд ямар орд байдаг вэ? Жинлүүр гэдэг юм байна. За арабаас гаралтай ямар нэг тооны оронд үсэг юм уу дүрс ашиглаж бодлого боддог математикийн салбарыг юу гэдэг вэ? Цаг ясан. Арабаас гаралтай. За тэгээд энэ ч одоо тоон дотор үсэг зохиж явахаар л өөр болоод өрчдөг гэж ярьдаг тий. За дам тоо бол арифметик гэж нэрлэдэг. Үсэг орж ирэхээр нэг нэрээр араб нэрээр нэрлэдэг юм арабаас гаралтайгаар 3 2 1 алгебр гэдэг юм байна. Алжабр гэдэг үгнээс гаралтай. Алгебр юм байна. За холбогдсон баярлаа. 85.8 байна уу? Өглөөний төрөй гамбай байна. Өглөөний мэндэ. За хятадууд хөрмөндөө ямар өнгийн хувцс өмсдөг вэ? Улаан өнгийн хувцс өмсдөг. Эва Моралес 2006 онд Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдохдоо юугаар анхдагч болсон бэ?
За сансрын нисэгч ижил хөөстөн боксч хүн биш юм бэлээ. Аа. Юу юм бэлээ шүү дээ. Уугуул Америк. Анхны уугуул Америк ерөнхийлөгч болсон юм байна. 2008 онд Бадрууган аль улсын тамирчин ялж алтан медаль авсан байна. Кубын боксчинг. Кубын боксчин ялсан хэдгээр бүлийн цусны хүмүүс хамгийн олон байна. Нэг гэж яасан. Нэгдүгээр бүлийн цустай орчин үеийн шударга ус байдлыг хөгжилтөөр илэрхийлж олон хүнд хүргэх интернет үзэгдэл нэгэн төрлийн урлагийг югдөг байна. Цаг явсан. Хөгжилтөг косплей юу? Косплей биш юм байна. Хариулт нь мим юм байна. За мим зургууд гэж яриад байдаг. Орчин цагт интернет нэлээд түгээмэл дэлгэрээд байгаа. За холбогдсон баярлалаа. За ястаа. За Гамбаа ах маань ийхүү 5 асуултанд ялаад байгаа юм. 4 асуултанд ялаад байгаа юм байна те. За үгүй 5 асуулт юм байна. 8828 байна уу? Өглөөний минь цай маань өмгч орлоо. Өглөөний мэндэ. За. Худалдаанд байдаг хамгийн өндөр рубль хэд вэ? 5,000. 5,000 байт юм байна. Дараагийн асуулт Норсын домог ёсоор үхсэн дайчид хаашаа явдаг вэ? Юу л Валхала. Валхала. Дараагийн асуулт Монте Кристо гүн зохиолтоор Эдмондантес ямар арлаас эрдэнэсээ олдог вэ? Монте Кристо. Монте Кристо арал тархтай нуруу гэж хаана гэдэм болоо? Казахстан. Казахстанд байдаг үүлийн үр гэсэн утгатай санскрит үг юу вэ? Карма. За хүнд асуулт. Энэ одоо 3 дахь хүндэд таарж байна. Уйларч байна. Тэгэхээр бас шууд хариултыг авч болно. 1921 онд 4-р сарын 20-оос 10-р сарын 6 хүртэл 6 сарын хугацаанд богд хааны зарилгаар хийлүүлсэн дэвсгэртүүдийг юу гэж нэрлэдэг вэ? Тэр нэг баг болзоот гэсэн байгаа мөн үү? Баг болзоот тэгдэггүй. Баг болзоот гэж нэрлэдэг юм байна. За дараагийн даваан дээр ороод ирлээ. Мөнх жаргал маань. Аль Египтийн фараон өөртөө зориулж пирамид бариулж байгаагүй вэ? За цээж би онсон шүү дээ тэр чинь. Би онсон шүү дээ. Тутанхамун өөртөө зориулж бариулж байгаагүй. Бага насны хаан байсан те. Титаник онгоц хэдэн яндантай вэ? 4 яндантай. Гаслан зовлонг төрүүлэгч муу дур хүсэл тачаалаас игнэх тагцаж оюун ухааны өнөмлөхөө үнэнд хүрч ариусан гэгэрх туйлын хүслийг юу гэж нэрлэдэг вэ? Нирван дүрийг олох гин. Оросын албаны улсын газар нутгаар хамгийн том мууж эсвэл улс нь юу вэ? Саха юм байна. За. Саха. Португал улсын нийслэл юу вэ? Лисбон. За дараагийн даваан дээр бас орж ирж үзүүлж байна. За эд хавийг бол гайхуулж байна. Ийм асуулт байна. 1965 онд Зөвлөлт холбоот улсын сансрын алхаанд зориулсан хөлгийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг юунд зориулсан нэ? Сансрын алхаа. За 61 онд анхны хүн сансарт гарсан. За энэ одоо хөлгийн бол би буруу санааг бол Восток гэдэг байсан санаж байна. Яг сансрын алхаад зориулсан хүлэг бүтээсэн. Энэний нэр нь юу вэ? 3. За жохор. 2. Орос үлнүч юу гэлээ? 1. За өнөө. За ийхүү. За баярлалаа. Хэдэн асуултанд хариулж 10 асуултанд хариулчлаа. Одоогоор бас тэргүүлж байгаа юм байна те. За бүгд баярлалаа. За би дэмжин ажиллагчаагаас танилцуулаад манай нэвтрүүлгийг BSB дэмжин ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч BSB нь өсдөг ваучраар дэмжин ажиллаж байна. Та BSB-гээс электрон бараа худалдан аваад 50,000-аас 500,000 төгрөг хүртэлх ваучрыг бэлгэнд аваарай. За энэ одоо урамшил зөвхөн BSB-д. BSB-д баярлалаа. За 77 77 38 83 77 77 88 30 энэ 7 хоногийн за шалгалт явж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол эрүүл аав, өвчтөй аав гэсэн ийм номны эзэн тодорхойд мөнх жаргал бас ойрхон байна. 10 асуултанд хариулчаад байна. 9967 байна уу? Өглөөний мэндэ жижигхэн алз. За ийм асуулт байна. Ямар төрлийн шувуу хүн шиг дуурч чаддаг вэ? Хэрэг. За хэрэг бол биш юм байна. За хүн шиг дуурдаг. Нэг л хувилбар хэлнэ. За хүн бол цагаа хүлээж аваад бас зөв хариулаарай. За холбогдсон баярлалаа. За 9913 байна уу? Өглөөний мэндэ. За бисегийн дөр Кармен ямар мэрэгжлийн хүн бэ? Бисегийн дөр Кармен дээр гардаг Кармен нь ямар мэрэгжлийн хүн бэ? Ямар ажил хийдэг хүн бэ?
Цаг туссан байна. 3 2 Тогооч байжгүй юу? Тогооч биш юм байна. За зөв хариулт нь тамхины үйлдвэрийн ажилтан юм байна. Холбогдсон баярлалаа. За 89-6 байна уу? Өглөөний мэнд нараа. Өглөөний мэндэ. Франц, Испанийг заагалдаг нурууг юу гэж нэрлэдэг вэ? Пиренеийн уул. Пиренеийн уул гэдэг байх уу? Аз Европыг холбодог байсан худалдааны замыг юу гэдэг вэ? Аз Европыг цайны зам. Цайны зам биш ээ, торгоны зам юм байна. Хичнээн ятаас орслон зөөдөн цайны зам гэдэг тийм. За тэгэхээр холбогдсон баярлалаа. За 89-11 байна уу? Өглөө янда мэнэ. Өглөөний мэндэ. Оросын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг юу гэдэг юм болоо? Лужники гэдэг юм байна. Аль нь Монгол Улсын ерөнхий сайд байгаагүй вэ гэж. За энэнийг хөлбөр бол хэлэхгүй юм байна. Дараагийн асуулт руу. Тони Старк нь ямар киноны дүр вэ? Юу шүү дээ. Төмөр хүн. Төмөр хүн. За хундагны дуу хэсэгтээ алдартай дуурийг юу гэдэг вэ? За хаасаа байдаг хундагны дуу ямар дуурийн хэсэг гэдэг юм болоо? За би одоо аялж үзүүлэхээр одоо эвгүй юм да. Ла 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 гэж. За цаг дууссан 3. Орд идэггүй шүү. 2. Травиата гэдэг дүр юм байна. За орлогдсон баярлаа. За баярлалаа. За 99 тэгдэг байна уу? Байна өглөөний дөрвийн сайхан амарсан. Сайхан амарсан. Михаил Шолоховын алдартай зохиол ямар мөрний дагуу үйл явдлууд нь өрнөдөг вэ? Дүлгөөн дон. Дүлгөөн дон буюу дон мөрний дагуу тийм. 1965 оноос хойш Чистопольскийн цагны үйлдвэрээс гаргаж буй байлдааны зориулттай түлхдэг цагны брэнд юу вэ? Командаски үлээ командтай юм биш. Командирский гэдэг тийм. Командаски үлээ. Давид Рикардо гэж ямар шинжлэх ухааны салбарын эрдэмтэн бэ? Эдийн засаг. Эдийн засагч юм байна. Эспрессоны гол орц юу вэ? Жижиг ус. Ус орт юм байна. Эрмитаж музей аль хотод байдаг вэ? Оросын Эрмитаж. Оросын Эрмитаж хотын нэрийг хэлнэ. Юу Оросын юу штэ? Хуучин Ленинград тэгээд одоогийн За Ленинград мөн баг аавн. За тэгээд Оросын одоогийн юу штэ нөө. За Санкт-Петербург те Ленинград бол мөн учраас тэргээр нь аавна. За энэхүү 5 асуултанд хариулаад эхний даван дээр тулж ирж байна. 1965 онд Зөвлөлт холбоот улсын сансрын алхаанд зориулсан хүлгийг юу гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Соёл боёч одоо сүлд баг тийм ээ. За сансрын алхаа бол бас их чухал үйл явдал болж исэн. За дараагийн үндэ боломж өгье дөө. За дараагийн үнд баярлаа. За ийхүү манай 2 дахь хагсын ялагчаар мөнх жаргал маань 10 асуултанд 11 асуултанд хариулснаар ялагч болж байна. За энэ эрүүл аав, өвчтөе аав гэд шеф үердний гаргасан ийм ном саяхан худалдаанд орсон. Маргааш номны баяраа хийн. За гэхдээ номны баяр биш, өөрийн биеэр шеф үердэн маань очиж энэ эрүүл амьдралын цогц хөтчөө гардуулж өгөө тайлбарлаад одоо асуултанд бас яриа өрнүүлэх бас боломжтой болж байна номны зохиолчтой. Мөнх жаргалтай баяр хүргэе. 3 дахь хагас эхэлж байна. Эхний сонсогч аав нь 9930 байна уу? Өглөөний мэнд түмэн. Өглөөний мэндэ. За. Ийм асуулт байна. Камбер, сэлүүр, дивон зэрэг нь юуны нэрс вэ? Галуу. Юу гэнэ? Галуу. Галуу юм байна. За, барилны ихэнхдээ юуг хэмжих нэгж вэ? Нефть. Дахиад хэлээрэй. Нефть. Нефтийг хэмжих юм байна. За, аль улс дэлхийн хамгийн олон тэмээтэй вэ гэсэн байна. Ямар улс дэлхийн? Хамаали. Сомали улс хамгийн олон тэмээтэй. Дуучин Даваад Ашигийн жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ? Дахиад л утсан жоохон тасраад байна шүү. Ариун бол тэгэлгүй яах вэ? 2008 онд Бээжингийн Олимпиор ямар мөхийг хоригдсан бэ? За энэ монголчуудтай холбоотой төвшин баяртай холбоотой асуулт. Ямар мөхийг? Давхар хамах мөхийг хоригдсан. За тэгэхээр энэгээр Кейжи Сусукиг ялсан байдаг. За эхний
одоо хүнд даваа 1965 он зөвлөлт холбоот улсын сансрын алхаанд зориулсан хүлгийг юу гэдэг вэ? 3 дахь хүн шууд хариултаа авч болно. Босгоод байсан баг. Восхоод тэгэлгүй яах вэ? Восхоод гэдэг нэртэй одоо онгоцыг бүтээж ирсэн юм байна. Али Баба хадыг онгойлгохдоо хэлдэг үг нь юу вэ? Сэм өтгөрөө. Сим онгой. За хамгийн хурдан сэлэлтийн техник юу вэ? Өврөөр даллах. Өврөөр даллах юм байна. Бокст KO гэж юу гэсэн үгийн тавчлал вэ? Нокаут. Нокаут гэсэн юм байна. Хүн амын хэдэн хувь нь солгоо вэ гэсэн байна? 5-10%. 5-10% гэсэн байна. Япон жорлонгууд юугаараа алдартай вэ? Бидээтэй, бүгд бидээтэй гэдэг юм. За эхний даваан дээр хоёр дахь даваан дээр хурж ирлээ. Ийм асуулт байна. Квант таталцлын онолд таталцлыг бий болгож байгаа бөөмийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Яа. За бөөмийн нэр юм байна. За бүх юмны өчгийг тайлсан нэгэн бөөм байд юм байна. Таталцлыг бий болгоод байгаа бөөм байдаг гэж үзсэн. За энэ ямар бөөм бэ? Нэр нь юу вэ гэсэн байна? 3. За бөөмийн нэр нь гэсэн үү? Тий, 2. 1. За олгоцсон баярлалаа. Гэтэ амжилттай оролцоод 11 асуултанд хариуллаа. Түмээ те? Байна уу? Тийм. Түмээ. За одоогоор за тэргүүлээд эхэллээ. Байр үргээ. Баярлалаа. За хамтран ажиллагчаа танилцуулаад хий. За манай нэвтрүүлэгтээ ондоо хамтран ажиллаж байна. Тэгэхээр ондоод бүртгүүл шинэ хэрэглэгч болоод болох юм бол 66 ГБ-ийн дата үн төлбөрөг авах боломжтой юм байна. Тэгэхээр Монголын хамгийн шинэлэг үүрэн телефоны оператор ондоо нь 66 ГБ датаг үн төлбөрөг өгнө. За энэ одоо дата нь дуртай үедээ хугацаагүй. Тэгэхээр дуртай үедээ хэдл бол хэдийн хугацаанд ашиглаж болох ийм их дата. За тэгэхээр сүүлийн үед бол одоо хүүхдүүд ялангуяа хүүхдүүдэд дата их чухал болчиход байна. Зарим нь бол одоо чинь идүүтэн гэдэг нэртэй юм одоо сургалтын платформ байгаа. Энийг ашиглахад дата чухал болоод байдаг. За нэг сэтгэлдээ хуваалцсан. Бага ангийн хүүхэд маань идүүтэн ангитай хийдгээ. Тэгэд цахим хичээлийг хэлж байгаа идүүтэн гэдэг. Энийг хийдэг өдөртөө заавал дата авч өгдөгөө. Тэгээд 7 хоногт нэг удаа авч өгсөөр байгаад үнийн дүн бол нэлээд өндөр гарчдаг. Харин одоо бол ондоог аваад 7 хоногт нэг удаа дата худалдаж авах болсон. Ерөөсөө 66 ГБ дата өнгө учраас энийг бол нэлээд удаа ашиглах ийм датаг бэлгэнд өгч байна. За датагаа хэрхэн хизээ ашиглах нь таны дурын хэрэг. Нэг дор их хэмжээгээр эсвэл удаан хугацаанд хизээл бол хизээ юм ашиглах боломжтой. Ийм дата, онцлогтой датагаа ондоо эмэн сайт, ондоо апп дээр бүртгүүлэн дугаар авах. Эсвэл цэцэг төвийн зүүн хойно код офис гэж байгаа. За мөн e-mart Баянгол салбар Dragon төвүүд дээр байрлах салбар дээр очиод үйлчлүүлээрэй. Салбар дээр очин үйлчлүүлж байгаа шинэ хэрэглэгч бит симээ үнгүй авах бас боломжтой. За салбарын байршлан цэцэг төвийн зүүн хойд талд код имэн офис байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийг 1866 гэдэг дугаар савна. Харин ондоогийн дугаараас 66 гэдэг дугаар руу залгах нэ. За супер net цэгимэн гэсэн ийм вебсайт руу ороод scope гэдэг болон руу орох юм бол хамрах хүрээний тухай бас мэдээлэл нэгаа. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ ондоод бүртгүүл шинэ хэрэглэгч болоод 66 ГБ дата үн төлбөрөг авах боломжтой байна. Ондоо хамтран ажиллаа баярлаа. За дараагийн сонсогч 99 тэгдлээ. Байна уу? За тасарчлаа. Одоогийн байдлаар 11 асуултанд хариулаад за манай одоо дараагийн бас ялагч Nomadic Ballet Production-ы хаврын ээлж дуран бүтээл Grandeur Gala концертын маргаашийн тус бүрийн 100 мянган төгрөгийн хос билетийг хожих юм аа. За 8815 байна уу? Байна уу? За өглөөний мэнд хинтээ холбогдсон байна. Өглөө. Эegi байна. За эegi. Амазон мөрөн аль зүг рүү урсдаг юм болоо? Цаг явсан. Амазон мөрөн аль зүг рүү? За дөрвөн зүг байгаа тий. Хойд, урд, зүүн, баруун гэдэг. Цаг туссан. зүүн зүг рүү. Зүүн зүг рүү урсдаг. Тэгэлгүй яах вэ? Геноматор ямар хөгжим тоглодог вэ? Геноматор мандлын биш юм байна. За баян хуур, баян гэж ярьдаг те. Баян хуур тоглодог юм байна. За холбогдсон баярлаа. Дараагийн сонсогч 8810 байна уу?
За өглөөний мэндэ. Өглөөний мэнд хинтэй холбогдсон бай. Төмөр байна. За, ийм асуулт байна. 2014 онд болсон алга болсон MH370 аль улсаас нислэгээ эхэлсэн бэ гэсэн байна. Цаг явсан. Малай. Малайз улсаас эхэлсэн. Ихляо гэж хятадууд ямар улсыг нэрлэдэг вэ? Яа. Ихляо. Яо. Китаануудыг Ихляо гэдгээ Volkswagen машины үйлдвэрийг байгуулахыг хэн санаачилсан бэ? Гитлер. Гитлер санаачилсан байдаг. Onyx гэж аль твийн хамгийн том гол вэ? Антарктид. Антарктид хийх юм байна. Хөл бөмбөгийн дараа ямар спорт дэлхийн хамгийн олон үзэгчдэд ордог вэ? Регби. Рагби биш юм байна. Нөгөө грек. Данч бохороо хэлжлээ. Уг нь бол мэдчихсэн байна. Крикет юм байна. За холбогдсон баярлаа. 88 за тасарчлаа. За энэхүү одоо 3 дахь ялагчаар маань түмэн ялахад бас ойрхон байна. 11 асуулт байгаа. Одоогор гүйцэх хүн одоо холбогдох нь үгүй бүгдээрээ үзцгээ. 77 77 38 83 77 78 30 99 75 байна уу? Байна уу? Сайн байна уу? Ганаа байна. Сайн байна уу? За өглөөний мэндэ. Өнгөрсөн саруудад Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлээс $1.80 долларыг ардсан шалтгаан болсон Хятадын хиймэл оюун ухааны нэр нь юу вэ? Хиймэл оюун ухааны нэр нь юу гэж хэлээ? Мэдхгүй байна. Шууралсан тий. За нэр нь бол DeepSeek юм байна. DeepSeek гэдэг нэртэй. За. Ийм бас нэлээд дэлхийг шууруулсан 8874 байна уу? Байна үгүй. Откана. За өглөөний мэндэ. Адуу аль твээс үүсэлтэй болоо? Америк твээс. Америк твээс үүсэлтэй. 300 спартуудыг хэн удирддаг вэ? Leonidas. Шаалуу хүү Маугли дээр балуун ямар амтан бэ? Баава байдаг. Ямар шувуу хүүхдүүдийг зөөж авчирдаг гэж хүүхдийн кинонуудад дүрсэлдэг вэ? Оно Stork гэсэн нь юу лээ? Тогроо үү? Stork бол мөн. За Stork Монгол нэрээр нэрлүүл өгнө зүгээр байна. За өрөв тас тий. Өрөв тас шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Хятадын амьдрах орчин зохион байгуулалтаар дамжуулан сайн сайхныг дэмжих зорилготой мухар сүсгийг юу гэж нэрлэдэг вэ? Feng Shui гэдэг юм байна. За эхний даваан дээр орж ирлээ. Ийм даваан дээр бүгд явж байгаа. Квант таталцлын онолд таталцлыг бий болгож байгаа бөөмийг юу гэж нэрлэдэг вэ? Таталцлыг бий болгож байгаа бөөм гэж байдаг юм байна. За энэ хүнд асуулт бол хүндэл асуулт байдаг юм байна. Тийм байна. Таталцлыг юу гэдэг вэ? За холбогдсон баярлалаа. Таталцлыг мэдэх юм да. За 8874-т сонсогч маань 5 асуултанд хариуллаа. Дараагийн сонсогч бүгдээрээ авцгаая. Ялагч нь хэн байх юм бол сонирхолтой байна. 77 38 83 8861 байна уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. За сайн байна уу та өглөөний мэнд. Ийм асуулт байна. Parallel piped хэдэн талтай вэ гэсэн байна. Тоо хэлэх юм байна. Цаг яасан. Parallel piped 6 талтай. 6 биш 4 талтай юм байна. За холбогдсон баярлаа. 99 байна уу? Өглөөний байна. Өглөөний мэндэ. За хүүхэд төрөхтэй шар туяатай байх нь юунаас болдог вэ гэсэн байна. Цаг явсан. Шатлалтаас. Шарлалт нь юу вэ? Ямар эргэтэнтэй холбоотой вэ? Эргэтний нэр хэлэх юм байна. Бош элэг гэдэг. Илэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр үгүй. Европ ТV ноён оргил юу вэ? Европ ТV ноён оргил. Хайртай нуруу юу юм бэ? За шөнө. Килиманжаро гэж бодчихоо. Килиманжаро Африк ТV юм байна. Европынх бол Эльбрус, Кавказын нуруунд байдаг юм байна. Холбогдсон баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч 77 38 83 77 88 30. За энэ 7 өнөрт нийт 137 асуулт бүгдээрээ хариулсан байсан. Үүнээс яг одоогор 90 дахь асуулт дээр бүгдээрээ явж байна. 88 86 байна уу? Байна. Өглөөний За өглөөний мэнд энд холбогдсон бай. цааж өрөнө. За цааж ийм асуулт байна. 1972 онд Америк нэгдсэн улсын төлөөлөгчд Хятад руу ажиллахдаа ямар спортын тамирчдыг дагуулж явсан бэ? Цаг явсан. Бокс.
Box биш юм байна. Ширээний тенс. За Forest Gump дээр энийг харуулдаг те. Холбогдсон баярлаа. За баярлаа. 9119 байна уу? За сайн байна. За сайн байна. Тавга байна. За өглөөний мэнд. Рагбийн дэлхийн аваргад ямар улс хамгийн олон төрөвтэй вэ? Юуны дэлхийн аваа? Рагби. За хэвээр асуулт юм да. За зөв хариулт нь Өмнөд Африк юм байна. 4 удаагийн дэлхийн аварга юм байна шүү. За баярлалаа. За сүүлийн хүнээ авах юм шиг байна. Улаанбаатарт 8 цаг 49 минут болсон байна. Тэгэхээр өнөөдрийн 3 дахь ялагч дээр Түмээ маань бараг л ялж байна да. 8899. Ажаа. Өглөөний мэндэ. За ганц цагийн бүстэй хамгийн том улс юу вэ? Ганц цагийн бүштэй хамгийн том улс. Ямар хэцүү асуулт юм бэ? Нэг том улс, маш том газар нутгийн нэг улс ганц цагийн бүстэй байна. За 3 2 Наапч ястаа болохгүй юм байна. За хятад улс юм байна. Хятад улс бүгдээр том мөрлөө ганц цагийн бүстэй гэж явдаг юм байна. За хаалцсан баярлаа. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүйн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэг 3 ялагч тодорсон. Тэгэхээр нэргүү маань ийхүү Nomadic Ballet Production-ы хаврын ээлж дуран бүтээл Grandeur Gala концертын маргаашийн тус бүр 100,000 төгрөгийн хос билетийг хожлоо. За мөнх жаргал маань бас ном хожсон. За өмнөх эхний ялагчийн нэрийг би одоо мартчихлаа. Тэгээд тэрийг нь хэлээд өгөөрэй. Буцаад угаасаа холбогдоод өөрөө мэдж байгаа хөтэй холбогдоод юу яана ялагчаа шагналаа аваарай. За ингээд өнөөдрийн манай та мэдхүйн нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop цэгийн хамтран ажиллаа. За мөн ондоод бүртгүүл шинэ хэрэглэгч болоод 66 ГБ дата өмнө төлбөргүй авах боломжтой ураатайгаар ондоо хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа.